Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За ингээд 2023 оны химийн гүйцэтгэлийн үнэлгээний материалын тайлбарыг хүргье. За нэгдүгээр тест болохоор доорх зурагт вакуум орчин цалхаан орны үйлчлэлээр атомын игэл хэсгүүдийн урсгал хэрхэн өөрчлөгдөхийг харуулсан байна. За аль зураг нь игэл хэсгийн зургийг бол зөвөр илэрхийлсэн байна вэ гэж асууж байна. За тэгэхээр электрон өөрөө сөрөг цэнэгтэй учраас эерэг цэнэгтэй зүйл рүү ингэж урсна. За тэгэхээр энэ сөрөг цэнийг эерэг цэнэгтээр урсж байгаа учраас нэг бол зөв байна. Нейтрон бол цахилгаан саармаг учраас аль нэгэн орон руу бол хазаахгүй байх нэ. За тийм учраас энэ хоёр дахь нь бол зөв байна. Протон бол өөрөө нэмэх цэнэгтэй учраас сөрөг цэнэгтээр урсна. Тэгэхээр 3 бол биш байна. Тэгэхээр 1, 2 буюу 1-ийн A хариулт бол зөв байсан байна. За зурагт өгөгдсөн 1, 2, 3 гэсэн дугаартай 3 орбиталын орон зайн хэлбэрийг тодорхойлно гэж байна. За энийг хийхийн тулд бүгдээрээ Moser book руу оръё. За энэ 11-р ангийн сургачийн 128 дугаар хуудсан дээр бол байна. За ингээд энийг уншихыг за энэ 128 дээр бол биш юм байна. Энэ ерөнхийдөө 1-р бүлэг дээр л байж таарах гэдэг байна. За 1-р бүлэг рүү очие бүгдээрээ. 7 гээд за 1-р бүлгийн энэ хавьд байх хэвээр да. За нөгөө атомын бүтцэтгсэн сэдвийн энэ хавьд байх хэвээр. За бүгдээрээ харъя. За энэ дээр бол байж гин. За тэгэхээр энийг ингээд томруулж үзье бүгдээрээ. За тэгэхээр атомын орбиталууд бол S орбитал нь бол орон зайд бол бөмбөрцөг хэлбэртэй байна гэдгийг бол энэ дээр харуулсан байна шүү дээ. За тэгэхээр энэ бол ямар хэлбэртэй вэ гэхээр S орбитал нь бол орон зайд бөмбөрцөг хэлбэртэй байдаг бол P орбитал нь бол орон зайд Px тэнхлийн дагуу өөрөөр хэлбэл X тэнхлийн дагуу гантел байна те. Мөн Y тэнхлийн дагуу буюу босоо тэнхлийн дагуу гантел гэж хэлнэ. Дахиад Z тэнхлийн дагуу бол мөн ялгаа байхгүй гантел байна. Тэгэхээр P орбитал дээр нийт 6 электрон байрлах бөгөөд энэ 6 электрон нь эхлээд нэг нэгээрээ байрлаж байгаа, дараа нь хослуулж байрлуулдаг те. За тэгэхээр энэ дээр бол за энэний өнгө колор нааны За тэгэхээр P орбитал нь бол орон зайд бол 3 янзын хэлбэртэй байдаг байна. За тэгвэл 6 электроны X тэнхлийн дагуу мөн Y тэнхлийн дагуу гантел мөн Z тэнхлийн дагуу гантел гэсэн ийм 3 янзын хэлбэртэйгээр оршдог бол S орбитал нь орон зайд бөмбөрцөг хэлбэртэй симметр учраас боломжит нэг л байрлалтай. Тэгэхээр P бол 3 ширхэг магадлал буюу энергийн дэд түвшинд 3 үүсдэг учраас Px, Y, Z гэж тэмдэглэдэг гээд. За энэ дээр бол өгсөн байна. За тэгэхээр бүгдээрээ энэ тест рүүгээ оръё. За 1, 2, 3 гэсэн дугаартай гэхээр энэ бол юу вэ гэхээр бөмбөрцөг хэлбэр байна те. S орбитал байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр S орбитал бол бөмбөрцөг хэлбэртэй байна. За энэ бол Y тэнхлийн дагуу гантел байна те. За S эхнийх нь S-тэй юм энэ байна, энэ байна, энэ байна. За тэгснэ энэ дээр бол Y тэнхлийн дагуу гантел байгаа учраас энэ байна. Хоёр дахь нь Y-тэй. За гурав дахь нь бол Z тэнхлийн дагуу гантел байгаа учраас ингээд энэ байна. Ингээд хоёрын бол B хариулт нь бол зөв байжээ. Эндээс дүгнэх юм бол S орбитал нь бөмбөрцөг хэлбэртэй байдаг бол P орбитал нь 6 электрон байрлах бөгөөд X тэнхлийн дагуу гантел, Y тэнхлийн дагуу гантел, Z тэнхлийн дагуу гантел хэлбэртэй байна гэд ингээд бид нар бол цээжлэх хэрэгтэй байна. Гантел гэдэг нь одоо X тэнхлийн дагуу гэхээр ингэж гантел, Y ингэн гэсөг, Z гэхээр одоо ингээд ийм 3 янзын хэлбэртэйгээр бол оршно гэдгийг саяны ном дээр байгаа зургаас хараад маш сайхан цэвэрхэн зурж аваад цэжлээрээ. За алюминиум 3 нэмэх ионы электронд бүтцийн томьёог
аль нь зөв илэрхийлсэн бэ гэсэн тест байна. За алюминиум бол тэг байж байгаад яах вэ гэвэл нэмэх 3 болно гэдэг бол 3 электроныг бол эсэтгүүн хэмээн ихсч байвал электроныг бол алдна. За тэгээд энэ хоёрын атом болон цахилгаан сармаг атом болон ион хоёрын электрон байгууламжийн томьёог бол маш сайн бичиж үзэх бол шаардлагатай. За тэгэхээр энэ дээр бол атомын хувьд үлэг үснэгтээсээ одоо хөнгөн цагааныг бол эндээсээ олж харна. За энд бол бүр сайхан бэлэн хөнгөн цагааны дис дугаарыг бол 13 гэдээ өгсөн байна. Энэ бол тухайн элементийн дис дугаар байдаг бахна. За бүхэл тоо байдаг бахна ш. Дис дугаар 1 2 3 4 гэж дараалуулж байгаа учраас бүхэл тоо байх юм байна. Харин 2698 гэдэг бол тухайн элементийн харьцангуй атом масс юм байна. 27 гэсэн үг шүү дээ. За тэгэхээр хөнгөн цагааны дис дугаар бол 13 учраас за тухайн элементийн атомын хувьд бол дис дугаар нь протоны тоотой тоо утгын хувьд бол тэнцүү, электроны тоотой тоо утгын хувьд тэнцүү, цөмийн цэнгийн тоотой бас тоо утгын хувьд тэнцүү. За тэгээд харьцангуй атом масс нь бол сая 2698 буюу хойш орон шийдвэрлээд 27-оор тооцно. За нейтроны тоог болохдоо атом массаас протоныг асдаг тий. За энийг зөвөр би яагаад хийж ийм гэхээр ийм жижиг хэсгүүдийг бол яг энэ тестэн дээр бол ол гэж хэлээгүй л дээ. Гэхдээ яг энэ атомын бүтцтэй холбоотой тестийг ажиллахын тулд яг эднэрийг бол зайлшгүй мэдчих хэвээр. Тэгэхгүй бол ер нь бол болохгүй байгаа учраас багшны нэг давхар нэмэлтээр тайлбар маягаар бол оруулж өглөө. За энэ дээр бол дис дугаар бол өөрчлөгдөхгүй. Ионы хувьд, катионы хувьд ч байна уу, аноны хувьд ч байна уу, ерөөсөө өөрчлөгдөхгүй. Хэвээрээ байна гэсэн үг. Протоны тоо өөрчлөгдөхгүй 13, электроны тоо эсэлтгүүн хэм электрон энэ яах вэ гэвэл электрон алдах. За электрон алдах тохиолдолд электроны тооноос өөрөөр хэлбэл эсэлтгүүн хэм ихсэх тохиолдолд электрон алдах гэсэн үг юм байна. Тэгээд электроны тооноос яаж тоосдог вэ гэхээр хасна. Тэгэхээр 13-аас 3-ыг хасаад энд 10 электронтой болно гэсэн үг. Цөмийн цэнгийн тоо нэмэх 13, харьцангуй атом масс нь 27, нейтроны тоо 14 байдаг байна. За ингээд 10 электронтой юм хаана вэ гэд ингээ хайсан чинь энэ бол 13 гэхээр энэ нөгөө цахилгаан сармаг хөнгөн цагааны атомыг бол илэрхийлсэн учраас энэ бол биш байна. Энэ дээр электроны тоогоор л ялгаатай болчт юм байна шүү дээ. Атом болон ионы хувьд бол электроны тоогоор л ялгаатай болт юм байна. Бусад дис дугаар нь хിവэрээ, протон нь хിവэрээ, цөмийн цэнийг, атом масс, нейтроны тоо нь яг хിവэрээ байд юм байна. Адилхан байгааз ганцхан электроны тоогоор ялгаатай болт юм байна. За тэгэхээр B дээр бол 10 электронтой учраас энэ нөгөө нэг яг хөнгөн цагаан нэмэх 3 нөхцөлд ийм байгаа шүү дээ. Нэмэх бишээ тэг үед нэг одоо тэгвэл нэмэх 3 үед ерөөсөө л 10 электронтой болгоод зогсож байгаа. Тэгэхээр B хариулт нь зөв байна. C дээр бол 16 электронтой болсон юм биш байна. D дээр бол 12 электронтой болсон юм. Ингээд 3-ын бол B байжээ. За дараагийн тест бол 250 cm3 гэдгээ нэгжээс нь хараад энэ юу вэ гэдгийг олъё. За энэ бол эцэлхүүний нэгж байгаа. За 0.2 молийн үржих нь дециметр хасах куб концентрацтай натрий хлоридын уусмал бэлтгэх гэхийн тулд хэдэн моль одоо натрий хлорид авах вэ гэж. За энэ дээр бол ерөөсөө 11 дугаар ангийн сурах хүчгээр бол маш сайхан байж байгаа. За тэгэхээр энийг бол уншиж хийх бол шаардлагыг бол үүсгэж байна. За ер нь бол процентын концентрац мэдэгдэж байгаа нөхцөлд бол юу яах ёстой гэхээр ер нь бол C тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёоноос бид нар бол юугаа олох шаардлагатай вэ гэхээр молийн концентрацаа бол олох бол шаардлагатай байх нэ. За ингээд уусмалын концентрацийн шингэрүүлтийн тооцоо бол энд байж байна. За ингээд энэ дээр бол энэ дээрээс бол бид нар хараад ингээд хийх бол боломж байна гэдгийг бүгдээрээ эндээс харж байна. За тийм учраас одоо энд байгаа C тэнцүү N-ийг хуваах нь V гэдэг томьёог бол энд бол ашигласан байна шүү дээ. Маш сайхан. За тэгээд ингээд ийм гоё ашигласан байгаа учраас бид нар бол энийг бол хийх боломжтой юм байна. За энэ дээр ихтэй
Энэ бол нэг 10 дугаар ангид бол үздэг тий. Тэгэхээр энд сургууийнхаа энэ дасгалуудыг хийвэл бас их айтайхан байна. За эндээс бүгдээрээ N олж үзье. За ямар томьёо байгаа вэ гэхээр C тэнцүү N-ийг хуваах нь V. За энд байгаа C гэдэг нь M л дээ. Тухайн байдлын одоо молийн концентрац. За молийн концентрацийн нэгж нь энэ молийг хуваах нь литр байж болно. Молийг хуваах нь дециметр куб. Эсвэл молийг хүрчэх нь литр хасах нэг мол литр гэсэн ч болно л доо. N гэдэг нь одоо тухайн тэр молийн концентрацийг олгож байгаа байдлын тоо хэмжээ. За тоо хэмжээний нэгж юу гэдэг вэ гэхээр мол гэсэн нэгжтэй байна. За V гэдэг нь эзлэхүүн байна. За эзлэхүүний нэгж нь энэ тохиолдолд литр, дециметр куб, сантиметр куб байдаг. За C тэнцүү одоо тэгвэл энэ томьёоноос ижил хуваар өгөөд C үржих нь V тэнцүү N болно гэсэн үг. За N-ийг олдог томьёоны нэр нь бол C-г V-гээр үржүүлэх юм байна. C нь бол 0.2 мол дециметр кубыг үржих нь 250 см кубаас шилжүүлнэ. За яаж шилжүүлэх вэ гэвэл ингэж шилжүүлэх нэ. 1 дециметр куб гэдэг бол 1000 сантиметр кубтай. За ингэж бичвэл дээр юм байна. За ингэж жагаад ингэж бичвэл хамаагүй дээр юм байна бодсон чинь. За 250 сантиметр куб гэдэг бол ер нь бол би дециметр кубаар гаргаж байгаа учраас гаргаж байгаа юм дээр нь. 1 дециметр куб чинь 1000 сантиметр кубтай тэнцүү шүү дээ. Тэгэхээр сантиметр кубтай барагдаад тэгээд 0.25 дециметр куб болно гэсэн үг. Тэгэхээр энийг 0.25 дециметр кубаар үржүүлэхээр дециметр куб 2 барагдлаа. Тэгэхээр тэрийг тэрэнд үржүүлэхээр юу гард юм бэ? За бодол үзчихвэл. За тэрийг тэрэнд үржүүлээд үзсэн чинь за яа. За тэгэхээр 0.22-ыг 0.2-оор үржүүлнэ гэсэн үг байхгүй юу? За 0.22 үржих нь 0.2 гэсэн үг. Тэгэхээр 0.105 гарч тэгэхээр 0.5-тай хариулт бол аль нь нэсэн бэ гэхээр 4-ийн бол D хариулт нь байжээ. За 0.5 мол жижиг мол гарна тий. Молийн концентрац бол энийг бол шууд том мол гэвччихвэл энэ молийг үржих нь дециметр асахгүй байгаа шүү гэж хэлсэн. За эмпирик томьёо гэж юу хэлж байгаа вэ гэхээр хамгийн бага бүхэл тоонд шилжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмпирик томьёо гэдэг нь хялбар томьёо гэсэн үг. За хялбар томьёог олно гэдэг бол яах вэ гэвэл энэний хувьд хялбар томьёог хамгийн бага бүхэл тоогоор илэрхийлнэ. Бутааны эн чинь өөрөө бут юм болчлаа тий. Ерөнхий томьёо нь бол CNH2N гэсэн ерөнхий томьёо зэрэгчж байгаа учраас тэгвэл энэний бутины эмпирик томьёог олох юм бол 4 тугаахаар C1 H2 гэдэг энэ бутиныг ч асуусан бутаныг асуусан учраас энэ бүр яагаад биш вэ? Зөвхөн энэ томьёог нөхцөн байна тий. За одоо тэгвэл бутаны гэж байгаа учраас бутан гэдэг нь C5 бишээ C4 H нь хэд байх вэ гэвэл юу вэ? 10 хэлнэ. Ан гэж байгаа учраас алканы ерөнхий томьёо бол CNH2N дээр нэмэх нь 2 шүү дээ. Тэгэхээр бут гэж байгаа учраас N тэнцүү 4 дээр гэсэн үг. C4H 2 тавын 10 болно гэсэн үг шүү дээ. Энд чинь бол бутан юм байна. За эмпирик томьёог олохдоо хамгийн бага бүхэл 4 тугаахаар энд 2.5 гэж бутхаа гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр 2 тувааж болно. Хоёулангийн зэрэг. Тэгэхээр эндээс юу үсэх вэ гэвэл CN2H 5 болно гэсэн үг. Тэгэхээр энэ бутаны эмпирик томьёо бол B байна гэсэн үг. Энэ бол өөрөө бутаны томьёог өгчөж энэ бол юу өгсөн бэ гэхээр этилен буюу этенийг өгчихсэн байна. Тэгэхээр эднэр бол яг биш байна. Ингээд зөв хариулт нь 5-ын бол B байжээ. За нэгэн нүүрс устөрөгчийн 75%-ийг нүүрс төрөгч хэлдэг. Нүүрс төрөгчийн томьёог олгоо гэж. За тэгэхээр CXHY гэдэг чинь тийм ээ. За энэнийхээ 75% нь C гэж байгаа байхгүй юу? За H-ийг олохдоо аливаа юмны нийлбэр хувь бол 100% байдаг. За тэгвэл устөрөгчийн эзлэх хувийг олохдоо нийт 100%-аас
75% хасж байна. Тэгэхээр хэд гарах вэ гэвэл 25% гарна. За энэ бол 25% байжээ. За ингээд EMC хуваах нь A2C харьцах нь EMC молийн масс гэх байж тээ. За яг молийн масс C гэсэн бишээ. EMA шиг хуваах нь молийн масс C, молийн масс А шиг. За C нь болохоор 75-ыг 12 хуваа гэсэн үг. Өстрөгчийнх бол 25 гэж штэ масс нь. За ингээ 25-ыг нэг энэ массын хувийг шууд масс гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр нэг нь нүүрс өстрөгч гэхээр зөвхөн нүүрс өстрөгчөөс тогтсон гэсэн үг. За 75-ыг 12 хуваагаад 625 гарч ийн. За энэ бол 625-ыг харьцах нь 25 гэсэн үг. Ийм их тоорч байгаа юм. За тэгвэл 25-ыг хуваах нь 625 гэхээр 4 гарч байна. Энэ хоёрын багад нь хуваах үйлдэлийг хийдэг ялаа. Багад нь хуваах үйлдэлийг хийн. Тэгэхээр 625-д хуваана. Энийг 625-ыг энд хуваана. 25-ыг 625-д хуваа гэсэн үг. X-ийг харьцах нь Y тэнцүү 1-ийг харьцах нь 4 буюу C1 H 4 буюу энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр метан гэж нэрлэдэг. Тэгэхээр ингээд хариулт зүг байжээ. За нэгэн органик нэгдлийг шатаажээ. Тогшдол тохирох органик нэгдлийг энэ бүр бэлэн сайхан өгсөн биз дээ. Нэгийг 3-аар үржүүлээд 3 байна. Тэгэхээр энэ дээр 3 байж таарна. X-ийн оронд. H нь бол 2 4-ийн хэд вэ гэхээр 8 байд. Тэгэхээр энэ дээр 8 байж таарна. За тэгэхээр хүчил төрөгч тэнцвэрийн үе тоолё. 2 3-ын 6 дээр 4-ийг нэмэхээр 10, 2 5-ын 10 гэж тэнцсэн байна. Тэгэхээр анхны нэгдэл бол X-ийн оронд 3-та, Y-ийн оронд 8-та хариулт буюу 7-гийн A хариулт нь бол зөв байсан байна. Дараах байдс нь аль нь ионы холбоотой вэ гэж байна. За тэгэхээр химийн холбоо буюу атомын хоорондох харилцан үйлчлэлийн хүчийг бол дотор нь 3 хэсэгт бол хувааж үзэж байна. За нэгдүгээрт нь бол ионы холбоо. За ионы холбоо гэдэг нь яадаг вэ гэхээр металлын атом металл бишийн атомтой холбогдвол ионы холбоо. За хоёрдугаарт нь ковалент холбоо. За ковалент холбоо гэдэг нь яадаг вэ гэхээр металл бишийн атомтой холбогдвол ковалент холбоо. Тэгээд энийгээ дотор нь туйлтай туйлгүйгээд хоёр баачтай шүү дээ. За тэгээд дараа нь болохоор металлын холбоо гэдэг. Тэгэхээр металлын холбоонд бол металлын атомтойгоо холбогдно гэсэн үг. Тэгэхээр бүх металлууд бол металлын холбоогоор бол холбогддог. За тэгтээ туйлтай туйлгүй гэж асуугаагүй учраас энэ дээр зүгээр. За ионы холбоотой гэсэн учраас эхлээд бид нар энэ дээр бол металл бишүүдээ аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. За металл бишүүдэд юу яордог вэ гэхээр за өстрөгч за захиур зарим ампертюр л оруулдаг. Гэхдээ үүсгэсэн нэгдлүүд нь хөвчн ковалент холбоо байдаг учраас за металл бишрүүл бас оруулах боломжтой. За азот, фосфор, хүчил төрөгч хөхөр, ботор, хлор, бром, йод энэ элементүүдийг цээжилсэн байхад инертийн хийнээс бусд нь бараг ихэнх нь металл элемент бол ордог. За энэ бол за молекул хоорондын хүч асуугаагүй атомын хоорондох харилцан үйлчлэгийг асуусан учраас энэ устрагч бол энд байгаа учраас металл биш. Хүчил төрөгч бас металл биш. Хоёр металл бишүүд нь өөр байгаа учраас энэ бол туйлтай ковалент холбоо юм байна. За энэ дээр ковалент гэж биччихье. За мөн ялгаа байхгүй. С бол металл биш байна те энэ дээр байна. За устрагч мөн ялгаа байхгүй металл биш. Тэгэхээр хоёр металл биш холбогдсон учраас энэ мөн ялгаа байхгүй. Ковалент холбоо байжээ. За калий бол металл, бром бол металл биш. Металл бишийн атомуудын хооронд ионы холбоо үүсдэг. Тэгэхээр С хариулт нь зөв байсан байна. О-гийн хооронд бол энэ бол металл биш, энэ ч гэсэн металл биш. Хоёр металл бишүүд ижил байна тий. Тэгэхээр туйлтай ковалент холбоо байна гэд ялгах боломжтой. Өөрөөр хэлбэл энийг л чийжилжүүл, энийг цээжлээд дээр нь нэмээд энийг цээжилсэн байхад иймэрхүү хэлбэрийн тестийг бол асуудалгүй хийх боломж бүртгэнэ. За графикийг ажиглаад устрагчийн холбоотой нэгдлийг заана уу гэж. За тэгэхээр энэ дээр H2-с H2-ийн H2 дэлгүүр H2O гэж юм те. Бусгах цэг бол D дээр бол ус бол устрагчийн холбоотой хэдэн нэгдэл гэдэг вэ гэхээр ингээд чийжилж хэрэгтэй. За устрагчийн холбоо. За устрагчийн холбоо гэж юу хэлж байгаа вэ гэхээр арцангуй цэглэгаан сөрөг чанар ихтэй. Дээрээс нь бол чөлөөт хос электрон агуулсан. Тэгээд
нөгөө нэг энэ ямар элементийн атомууд дээр үүсдэг вэ гэхээр хүчил дөрвч, ботор, азот гэсэн элементүүд нь энэ элементүүд чөлөө тосдоо цэглэн сурах чанар ихтэй байдаг байна шүү дээ. Энэ нь юутай холбогдох вэ гэвэл устөрөгчийн атомтой холбогдсон нөхцөлд устөрөгчийн холбоо үүсдэг. За тэгвэл устөрөгчийн холбоо бол яах вэ гэвэл жишээлбэл бол H2O байна, NH3 байна, H ботор байна. За спирт байна, вертикал OH, карбон хүчил байна. За эднэрийг цээжилж гинэ гэсэн үг. За ингээд D хариулт нь олзог байсан байна. За дараагийнх нь амийг үйлдвэрлэх процессыг дараах тэгштэглээр бол температурыг нэмэгдүүлэх үед энэ уруулын үед гарах өөрчлөлтийг аль нь зүйл илэрхийлсэн байна вэ гэж. За энэ шулуун уруулын үед бол яасан бэ гэхээр хасах тэмдэгтэй байгаа учраас дельта H нь тэгээс бага учраас шулуун уруулын үед бол экзотерм урвал байна. Харин буцах урвал нь эндотерм байдаг. За тэгэхээр гарах температурыг нэмэгдүүлэхэд температурыг ихсгэхээр ер нь бол эндотерм урвалын чиглэл тэнцвэршилждэг байхгүй. Тэгэхээр эндотерм урвал гэхээр чинь шулуунаа буцах уу гэвэл буцах юм байна. Буцах урвалын хурд. За тэгэхээр 11 бол буцах бол За тэгэхээр температурыг нэмэгдүүлэх үед энэ уруулын хувьд гарах өөрчлөлтийг аль нь зөв илэрхийлсэн байна вэ? За тэгэхээр буцах уруулын химийн тэнцвэр буцах уруулын чиглэлд шилжнэ гэж хариулмаар байх юм. Тэгтэл энэ дээр хурд мурд гээд оруулаад иржээ. За тэгэхээр энэ дээр бол аль хариулт нь зөв байсан? Энэний зөв хариулт нь аль нь байсан бэ гэхээр тэр B хариулт нь бол зөв байсан байна. Яагаад гэвэл энэ дээр бол буцах уруулын хурд илүү нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл температурыг ихсэхэд эндотерм уруулын чиглэл шилждэг учраас ингээд 11 бол B хариулт нь зөв байсан байна. За 12 дээр авч үзье. За иймд бол этанолийн үүсгэн стандартын талбайг олоорой гэж. За этанол гэдэг бол томьёо нь юу вэ гэхээр C2H5OH. Шатаан гэхээр O2-т оруулаад CO2 дээр нэмэх нь H2O үүсгэжээ. За энд 2 C байгаа учраас энд 1 байгаа учраас энэний өмнө 2. За тэгэхээр энэ 5 дээр 1-ийг нэмээд 6 3 гэсэн. 2 2-ын 4 дээр 3-ыг нэмээд 7-оос 1 ясаад 6-ыг яасан 3 гэсэн. За тэгэхээр этанолийн үүсгэн стандартын талбай өөрчлөлтийг олно гэж. За тэгэхээр За тэгэхээр 12 дээр бол юу байна гэсэн үг. Нөгөө юугаа бодно гэсэн үг. За эхний ээлжинд үүсгэн стандартын талбайг бодож олоо гэж. За ерөнхийдөө бол яг пропорцийн аргаар батсан ч болно. Бас томьёогоор бас батсан ч болно. Эхлээд энэ грамм мэдж байгаа учраас молийн массыг олно. 12-ийг үржин 2 дээр нэмэх нь 5 дээр нэмэх нь 16 дээр нэмээд 46 грамм мол болно гэсэн үгтэй. За тэгэхээр 1.2 грамм этилийн спиртийг шатаахад 35.5 гэлж авал нэрийг ялгаруулсан гэж штэ. За тэгвэл ялгаруулсан гэж авчаас хасах 46 грамм этанолыг шатаахад хэдэн гэлж авал гэхээр 46 үржих нь за хас эхлээ 35-ыг бичсэн дээр юм шиг байна. За x тэнцүү 35.5 чинь сөрөг байна. Ягаад гэвэл дулаан ялгарсан учраас үржих нь 46 тэгээ хуваахан 1.2 буюу аль хариулт нь зөв байсан бэ гэхээр E хариулт нь бол зөв байжээ. За тасгааны температур дахь нэгэн эхийн Больцманы тархалтын мөрийг харуулсан 500 градус хүртэл уруулыг нэмэгдүүлбэл аль диаграм нь Больцманы тархалтын мөрийг зөв илэрхийлсэн байна вэ гэхээр энэ дээр бол E бол ерөөсөө Больцманы тархалтын мөрөө өөрчлөгдөхгүй гэж авчраас энэ бол буруу байна. Больцманы тархалтын мөрөө дээр бол яах вэ гэвэл энд байрлаж байгаа жижиг хэсгийн тоо буюу энэ нийт мөрөөний талбай нь бол өөрчлөгдөх ёсгүй. Яагаад гэвэл бодис нэмээгүй учраас.
Тэгэхээр B хариулт бол буруу байна. За тэгвэл 500 градус хүртэл нэмэгдүүлсэн. За тэгэхээр одоо энэний хоорондох энд байгаа талбай хоёр ер нь бол ойролцоо байна л гэж үзэх гээд байна л да. За тэгэхээр ойролцоо байна гэхээр юу гэсэн үг вэ гэхээр юу яана гэсэн үг. Одоо яг энэний зөв хариулт нь аль нь байсан бэ гэхээр энэ хоёр графика харахаар энэ дээр бол B дээр бол яг жижиг хэсгийн талбай өөрчлөгдөхгүй гэж байгаа боловч муруу бол яах ёстой вэ гэхээр зүүн талын бага энергитэй хэсэг нь хоосроод тэр нь бол хаашаа явах вэ гэвэл баруун талын одоо өндөр энергитэй хэсэг рүү шилжсэн гэдэг утгаараа бол энэ B хариулт нь бол зөв болж таарч байна. За яагаад вэ гэхээр юу C яагаад биш вэ гэхээр C зураг дээр муруу ойргол нь анхны муруутай бараг ижил өндөртэй байгаа байхгүй. Муруу өөрөө баруун тийш сунсан атал өндөр нь намсаагүй байгаа талбай нийлт томорсон харагдаж байна. Өөрөөр хэлбэл энд нийт одоо тэгэхээр одоо B хариулт юм гэж үзэх нэ. За дараагаас элементүүдээс аль нь цахилгаан сурагч чанарын зураг хамгийн их вэ гэхээр энэ бол литий, натрий, калий, рубидий, цезий, франций. За тэгээд фтор, хлор, бром, йод гэж явж байгаа тий. За тэгэхээр ер нь бол бүлэг снэгтийн үеийн бүлгийн дагуу доошлоход харьцангуй цахилгаан сурагч чанар буурна. Доороо байгаа элемент жишээлбэл эндээс литий бол байна. За дараа нь натрий байна. Энэ хоёр л байгаа биш үү? Тэгэхээр эдгээр чагсаалаас хасагдана гэсэн үг. Дараа нь фтор байна уу? Байхгүй байна. Хлор байна уу? Байна. Бром байна уу? Байна. За тэгвэл цахилгаан сурагч чанарын зураг хамгийн их байгаа нь натрийг энэ хлортой нийлүүлвэл. Оё 14-ийн D юм байна. Яагаад гэхээр ийшлэх тусамж гэсэн харьцангуй цахилгаан сурагч чанар буурдаг байхгүй. Буурна. Тэгэхээр доор байгаа элемент нь дээр байгаа элементтэй холбогдох юм бол хамгийн их зөрүүтэй болно гэсэн үг. Бүр бодоод үзсэн ч бас болно л доо. За доорх графикуудаас аль нь 3 дугаар үеийн элементүүдийн цахилгаан сурагч чанарыг илэрхийлж байна вэ? За 3 дугаар үеийн элементүүд гэхээр алийг авч үзэж байна вэ гэхээр энийг авч үзэж байна гэсэн үг. За натрий, магний, хөнгөн цагаан, захиур, фосфор, хөхөр, хлор, аргон үеийн дагуу хойшлох тусам харьцангуй цахилгаан сурагч чанар бол нэмэгддэг штеп. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэмэгддэг. Энэ натрий, магний, хөнгөн цагаан, захиур, фосфор, хөхөр, хлор нэмэгдсэн график юм байна. Тэгэхээр B хариулт нь энэ бол цахилгаан сурагч чанар буурдаг нь байна. Биш байна. Энэ бол нөгөө иончлын нэрийг харуулсан байна. Энэ бол цахилгаан дамжуулах чанарыг харуулсан байна. Тэгэхээр энэ биш байна гэсэн байх нэ. Дараагийн систем сурвалжийн X, Y, Z-т W, X, Y, Z-т харуулдаг коэффициентуудыг олоорой гэж. За үүнийг олохын тулд бид нарт эхлээд энэ хлор 3 хасах 1-ийн хувийн элдгүүн хүчил дөрвч хасах 2 3-ын 6-аас 1-ээс нэмэх 5. За дараа нь нэмэх нь манган мод 4 хасах 1 дотор байгаа. Хасах 2 сөрөг 2 4-8-аас 1-ээс нэмэх 7. Эрэг 7. За энэ дээр болохоор Y, X, W энэ дээр A-шийн нэмэх 1 байгаа. За W хлор 4 сөрөг 1 хүчил дөрвч 2 4-8-аас 1-ийг хасаад ямар болох вэ гэвэл 7 болно. За нэмэх нь X манган 2 хүчил дөрвч 2 нэмэх 4 Z H2 нэмэх 1 2. За одоо хлор нэмэх 5 байснаа хлор нэмэх 7 болсон. Тэгэхээр 2 электроныг алдсан гэсэн үг. Манган нэмэх 7 байснаа за зүгээр электрон баланс ионы баланс электрон балансын аргаар тэнцвүүлчихье. За ингээд 2 3 гэж 2-тай 6 дуудаад 3 2 хлор нэмэх 5 юм энэний өмнө 3-ыг тавь гэсэн үг. Хлор нэмэх 7 юм 3-ыг тавь гэсэн үг. Манган нэмэх 7-гийн өмнө 2-ыг нэмэх 2-ийн өмнө 2-ыг үлдсэнийг харж байгаа тэмцүүлэх юм байна. 8 дээр
9-ийг нэмэхээр 17. За 3 4-ийн 12 дээр 4-ийг нэмээд 16. Аа бүр ихсэн явж. За ээж. Би буруу болсон юм биш вэ? За W бол 3 зүг байна. X бол 2 зүг байна. Энэ Z юм биш үү? Би энийг юу 2-ыг харч. Тэгээ сая буруу тэнцвэрчлээ гэж бодсон байна. За тэгэхээр Z-ийн оронд хэдийг тавих вэ? Z гэж асуугаагүй юм байна. WX Y-ийг надад олох юм байна. За тэгэхээр заагаагаа тоолъё. 3 3-ийн 9 дээр 8-ыг нэмээд 17. 12 дээр 4-ийг нэмээд 16. 16 гэдэг чинь 17 болох ёстой шүү дээ. Тэгэхээр энэ дээр тоо тавихгүй юм байна. Тэгэхээр Y-ийн өмнө 2-ыг тавих юм байна. Тэгэхээр энэ болно гэсэн үг. Тэгэхээр 16-гийн бол D хариултанд байжээ. За Японы нэгжлийн дүрмийн энд C байгаа. За ингээд 1 2 3 4 Z-ийг бид нэр юу гэдэг вэ гэхээр 2 дугаар Z-ээр 2 шиг салбар талалт байгаа учраас 1 2 2D мэтэл тэгээд бутан гэж нэрлэв. Ингээд E хариултанд байжээ. За гэж ирэл идэг тасралтыг зөв илэрхийлсэн жишээг сонгороо гэж байна. Гэж ирэл идэг гэхээр цэглэн сурах чанар ихтэй. Одоо жишээлбэл C болон бором хоёрын аль нь цэглэн сурах чанар ихтэй вэ гэхээр бором цэглэн сурах чанар ихтэй учраас электроны нэгтгэрлийг өөртөө татаад тэгээ энэ сүрэг нь энэ л сүрэг шиг харагдаад байна. За сүрэг нэг болно. Яагаад гэвэл C-ийн электроныг авсан учраас C цэглэн сурах чанар багтаа учраас бусдад электроныг өгөөд нэмэх зэнэгтэй болсон. Ингээ гэж ирэлтдэг тасралтанд орсон учраас 18 энэ аль нь сүрэг энэ нэмэх шиг харагдаад байгаа юм. Энэ хасах юм уу? Би болохоор энэ нь сүрэг. За нөгөө юугаа харахгүй болохгүй л дээ. Би энэ хоёр хоёлаа нөгөө сумны чиглэл нь бол эндээс ийшээ чиглэл гэдэг нь зөв байгаа юм л да. Энэ бол гомол идэх тасралт болчихж байгаа. Тэгэхээр энэ биш. Энэ болохоор бором цэглэн сурах чанар багтаа болчихж байгаа. Тэгэхээр биш. Тэгэхээр BC2-ийн аль нь зөв бэ гэхээр энэ нь хэрвээ энэ ямар цэнэгтэй нэлээ? Хасах байвал энэ зөв байхгүй. Энэ нэмэх байвал тэгэхээр энэ B гэж үзнэ. 18 B гэж үзнэ. Хасах нэмэхтэр л энэ жоохон харагдахгүй байна тий. Тэгэхээр энэ сүрэг цэнэгтэй нь бором байгаад нэмэх цэнэгтэй нь CH3 байх юм бол B хариултан зөв байна. X гэж тэмдэглэсэн холбооны үнцгийг тодорхойлоорой гэж. Хоёрлогын холбоотой нэгдлүүдийн холбооны үнцэг нь 120 градус байдаг учраас 19 юм бол E хариултан зөв байжээ. За 20 дахь нь зураасан томьёог үүнийг нэрлээрэй гэж байна. Спирт байгаа учраас ол төгсгөлтэй болно. Энд 1 C байгаа, 2 3 4 5 байгаа. За ингээд аашийн гүцээгээд ингээд бичсэн ч болно. За ингээд 1 2 3 4 5 Z-ийг пентан 2 дугаар Z дээр ааш биш үү? Тэгэхээр пентан 2 бол буюу D хариулт нь 20-ын D байсан байна. Эцстоп давг нэгдэлээр ванадын эцстопын тоон бол 10 90 гэж байгаа учраас энэ 2-ын ийм ванадын 50 51 гэсэн. Тэгэхээр E тэнцүү 2 болж таарлаа. Ванадын дундаж атом массыг олохдоо дундаж атом массыг олохдоо яах ёстой вэ гэхээр 50 гэсэн массын тоотоог нь 10 хувиараа үржүүлээд нэмэх нь 51 гэсэн массын тоотоог нь 90 хувиараа үржүүлээд тэгээд нийт 100 тагаахаар 50.9 гарч байгаа байна. Ингээд 50.9 гэдгийг тоолно. Ванадын дис дугаарын доор нь биш үү? Тэгэхээр дис дугаар нь EF нь 23. Өөрөөр хэлбэл энэ ванадын одоо 51 23 гэхээр энд бол тухайн элементийн протоны тоо буюу дис дугаар гэдэг байхгүй. Энд бол массын тоо байна тий. За ингээд ийм боллоо. За эндээс их хөцүүдийн коэффициентуудын нийлбэрийг олоорой гэж. За тэгэхээр 2 дээр 7-ыг нэмээд 9 байна. Тэгэхээр E тэнцүү 9 байсан байна. За дараа нь бетан шатгаруулын дулааны илэрлэлийг олоо гэж. За тэгэхээр нөгөө холбооны энергийг тоолж таарах нь дээ. За C2H6 гэдэг бичиг бүгд хамтдаа. За холбоог нь дэлгэж бичнэ гэсэн үг те. За энэ дэвтэх юм биш тийм үү? За ингээд
холбоог нэг этан гэж байгаа учраас энэ дээр дан холбоотой байгаа. За тэгээд 2 дахин авах юм байна. 7O2 тэнцүү 4CO2 нэмэх нь 6H2O. За их үзүүдийн холбооны энергийн нийлбэрээс бүтээгдэхүүн бэцүүдийн холбооны энергийн нийлбэрийг л хасан шүү дээ. За тэгэхээр CH холбоо 1 2 3 4 5 6 6-г 2-оор үржүүлээд 12 гэсэн үг 12 шиг CH холбоо байна. Нэмэх нь 2 шиг CC холбоо энд 1 байна. 1-ийг 2-оор үржүүлээд CC холбоо 1 байна. Нэмэх нь 7O холбоо. За ингээ их үзүүдийн холбооны энергийн нийлбэрээс хасгана. CO холбоо 1 2 2-ыг 3-оор 4-оор үржүүлээд 8 CO холбоо нэмэх нь бүтээгдэхүүн бэцүүдийн нийлбэр байх хэрэгтэй шүү дээ. H1 2 2-ыг 6-аар үржүүлээд 2-ыг 6-аар үржүүлээ хэд итгэлээ 12 тий. H холбооны энерги. Ингээл энэ дээр тоонууд орлуулж байна гэсэн үг байхгүй. 12-ийн үржин CH холбооны 414 гэж шүү дээ. 414. Нэмэх нь 2-ийн үржин CC-ийг 348 нэмэх нь 7-г үржин O-ийг 498. За эднэрийн нийлбэрээс хасгана 8-ыг үржин CO холбооны 804 нэмэх нь 12-ыг үржин H холбооны чи хэдсэн бэлээ 463 байсан байна. За ингээл нийлбэрүүдийг хасчихж байгаа юм. За тэгэхээр одоо энийгээ бол ерөнхийдөө бодчих юм бол тэгээд ерөнхийдөө хариу нь бол гарна гэсэн үг. За 12-ыг үржин 414. За нэмэх нь 2-ыг үржин 348 нэмэх нь 7-г үржин 498 тэнцүү хасгана 8-ыг үржин 804 дахин хасгана 12-ыг үржин 463 тэнцүү 2838 гарах юм. 2838 гарч шүүх юм. За чи би алин дээр алдчих. За харъя. Асуу тэмдэгтээ 2838 гэж байна. За хянаад үзье. CH холбоо 12, CC холбоо 1, O холбоо 7, CO холбоо 8, H холбоо 12. 12-ыг үржих нь CH холбоо болохоор 414 нэмэх нь 2-ыг үржих нь CC холбоо 348 нэмэх нь 7-г үржих нь O-гийн 498 хасгана 8-ыг үржих нь 804 гэж зөв л байна да. Нэмэх нь 12-ыг үржих нь H холбоо болохоор 463 зөв л байна да. За дахиад нэг үржүүлж явах тэрэ нэмэх тэрэ алтмааргүй. За тэгээд ер нь бол дахиад өөртөө нэмээд ингээд бас бодоод үзэж бас болно. 414 нэмэх нь 2-ыг үржих нь 348 нэмэх нь 7-г үржих нь 498 тэнцүү хасгана 8-ыг үржих нь 804 хасгана 12-ыг үржих нь 460 2838 байна да. За үржүүлээд хасаад үзээрэй хүүхдүүдээ. За ингээд асуулт эмнэлэгтээ B, C, D 2838 гарч байна. За ингээд B, C, D-г бол 2838 сөрөг тэмдэгтэй учраас энэ яг зот ирэм учраас F тэнцүү 1 байна. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа. За ингээд тестүүдэд давтаж ажиллаарай. Та бүгдд нь амжилт хүсье.